Тэрээ сайн уу? Хүмүүстэй хийж байгаа анхны бичлэг юм байна. Тэгээ дээрэс нь оны сүүлийн бичлэг юм байна. Гэтэ энэ бичлэгийг би яг засаж амжих хэсгээ бас мэдэхгүй байна. Он гарахаас өмнө энэ жилийн туршид яг 2024 оны туршид яг ингээд дүгнээд яг миний хувьд хамгийн шилдэг байсан гэж бодсон бүтээгдэхүүнүүдэд та нарт харуулъя гэж бодлоо. Энэс маань харж байгаа та нарт туслах гой таалагдах юм бол хэрэглээд үзээрэй. Ямар ч гэсэн надад бол маш их таалагдсан бүтээгдэхүүнүүд учраас та нарт ч гэсэн таалагдах байх гэж найдаж байна. Тэгээд гацар өнгөлөөгчнүүдний тэнэд юм уу яг цус бүр дээр нь илүү яг гоё байсан гэдгийг хуваалцаа явчих. Тэрхийн өмнө арьсаа бэлтгэхэд одоо надад хамгийн чухал хэрэгтэй байсан энэ жил бүр хамгийн шилдэг байсан гэсэн бүтээгдэхүүн болохоор энэ тэрийн Milk Skin Toner гэдэг илүү жоохон одоо хуурай арьстай хүмүүст тохиромжтой жоохон тийм өтгөн гэж хэлж болно. Хуурай арьстай хүмүүс тохирох юм чинь айгүй амар өтгөн байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол ээжүүд эхтнэр айгүй юм сүүн ийм жоохон өтгөндөө тонерууд хэрэглээд байдаг шүү дээ. Ээжийнхээ ийм өтгөн сүүн ийм тонеруудыг хэрэглэж үзчихсэн. Гэхдээ тэр бол айгүй ийм өтгөнтэй тийм жоохон шингэж байгаад байдаг шүү дээ. Ерөөсөө тийм биш. Өтгөн юм шиг мөртлөө аюу гой хурдан шингэж өгдөг. Ерөөсөө ч тийм одоо нэг наалдамхай, зуурамтхай, арьсан дээр нэг тийм жоохон хүнд мэдрэмжийг ерөөсөө өгдөггүй. Тэргээрээ давуу талтай. Гэхдээ дээрэс нь маш сайн чигшүүлдэг. Тэгэд одоо энийг бол өглөө нүүр бодолтын өмнө тавина гэж бодоход бол хүмүүс бодоход бол амар өтгөн бүтцтэй юм тавьдгийм би наач шингэдэм үү бодолтой чинь зүгээр уугаад алга болгочих юм биш үү гэж бодож байгаа байх. Гэхдээ ерөөсөө тэгдэггүй. Хэлж байгаа нь нэгийг хэрэглээд дуусгацсан. Одоо хоёр дахьыг хэрэглэж байгаа. Хоёрдугаарт нь бол мэдээж юу байгаа шүү дээ. Cushion foundation байгаа. Хамгийн шилгийн нь бол би тэр гэж хэлнэ. За тэр бол бүр угаасаа best заяа. Тэрийг гэхдээ айгу сүүл авсан л да. 9-10 сард хэрэгэлсэн. Бүр яг ингээд жилийн турш хэрэгэлсэн юмнуудаа бодоод үзэнгүүт бүр хамгийн шилдэг нь бол бүр яалтч хүмүүн байдаг. Хуурай арьстай хүмүүст ерөөсөө тохирдоггүй амар хуурайжуулаад барзайлгаад аюу тийм муухай алгаад байдаг гэж юу нь бол авахаас өмнө сонсч байсан. Тэрийг аваад хэрэглэснээс хойш болвол за бүр энэ шиг бүр cushion байтугай бүр foundation ч би ер нь бол өмнө хэрэглэж үзэж байгаагүй. Ер нь бол миний хэрэглэж үзэжсэнүүд дундаас л хамгийн шилдэг нээсэн. Хуурай арьстай хүмүүст аюу гой барзайлгадгүй тогтод сайтай гэж бүр юм үнэтэй foundation хүртэл хэрэглэж үзэжсэн. Энэ бол NARS-ийн foundation байгаа. Энэ бол бүр яг энийг давсан бүр юм тогтод сайтай ийм дарал сайтай cushion байгаа. 8 цагаар ажилдаг болсон. Тэгээ ажлынхаа одоо нөгөө өглөө будаал гарна. Тэгээ нөгөө өдөр ямар засах зав байхгүй шүү дээ. Тэгээ одоо бүр өглөө 6:30-д нүрээ будаад тэрээр одоо будаад гараад тэгээд ингээд буцаад ингээд орой гэртээ шүү дээ. 4-5 гээд гэртээ ирэх үед будалт маань бүр яа тэр чигээр байж лээдэг. Бүр ямар ч хөдөлсөн юм байхгүй. За тэгэл гадаа одоо өвлийн улиралт чинь гадаа ингээл нөгөө оролт зүүгээл малгайслага өмсөл ингээл гарчаа штэ тий. Тэнгүүт ингээл оролт зүүнгүүд яг энэ ирүүний хэсгээр ингээд бусад фаундейшн эднэр ингээд энэ хэсгээрээ гайхууч гисэн яг энэ ирүүний хэсгээр ингээд айгу арилаад хөдлөөд онцгойлцсон байдаг байхгүй юу. Тэнгүүт тэр бол бүр яаж ч тэгдэггүй бүр ингээд оролт зүүсэн байсан ч хүртэл энэ ойроо бүр ерөөсөө огт хөдлөөгүй яг байсан чигээрээ л биждэг. Бүр яг юм бүрхүүл өсгсөн. Би бол айгүй хуурай арьстай тэгэнгүүт тэрийн күшнийг хэрэглээд ямар ч ингэж барзайсан, хуурайшсан, шингэхгүй байгаа гэсэн байдал. Шингэхгүй байх гэсэн асуудал ерөөсөй байхгүй. Тэрийн яг энэ toner тэгээд яг энэ cushion хоёр хоорондоо бүр маш гоё цогцдог гэж боддог. Тонерыг айгуу гоё өглөөдөө хэрэглээд тэгээд яг cushion тавихад бол бүр маш гоё. Түгжих powder маань нэрхтэй. Powder-ийн хувьд юм бол энийг бол бүр маш сүүл тавсан яг сарын өмнө л авсан байгаа. Basic гэж брендийн powder байгаа юм бүр өнгөтэй. Жохон юм өнгөтэй гэхдээ бас дотороо гоё саатай. Powder бит хоёр жоохон toxic харилцаатай. Ер нь бол ерөөсөө болдоггүй. Ерөөсөө ямар ч powder хэрэглэсэн ерөөсөө болдоггүй. Эхлээл ингээл амар гоё түрхээл ингэжсэн аа тэгэл сүултээ амар мухаа ингээд өдрийн турш нөө явцсан маа штэ тэнгүүд ингээд амар юм барцаагаад онцгой болсон байж идэг. Basic-ийн яг энэ powder-ыг хэрэглээд за бас л ер нь бол барцаах байхдаа ер нь бараг хэрэглэхгүй байда ухааны бодчихсон байхгүй юу? Ээж мэжтэй ч юм уу бэлгэлчий да гэж бодоод хэрэглэхгүй бай гэж бодож байгаа. За юу ч гэсэн өмнө нь ямар basic яг юм powder хэрэглэж үзчихсэн биш гэж бодоод ямар ч гэсэн хэрэглээд үзьегээд тэгээд ингээд хэрэглээд үзсэн чинь надад бүр ингээд
Одоо яг ингэнгүүт ерөөсөө ийм юм түрхэгдээд байгаа юм энэ ч одоо юм амар нэг тийм хатуу павдруудс байгаад байдаг штэ. Ерөөсөө ингээд ахт хүртэл ерөөсөө болдоггүй. Яг тийм юм болоо гэж бодоод энэ ч одоо бараг гарч байгаа юм уу? Ингэж мэдлэр ерөөсөө энэ павдер нэндээ наалдж байгаа юм уу? Тэгээд одоо энэ мэндээ түрхээр болох юм уу да гэж боддогдсон заяа бүр ингээд яг ингээд түрхэх үед авж агаад нүүрэндээ ингээд түрхэхээр бүр маш гоё юм нингэн бүрхүүлийг үүсгэж яг ингээд тарсан дээр түрхэх мөчөд үнээр зарим павдернууд бол мухаа ингээд барзаалгаад ингээд будагнуудыг чинь нөгөө доор нь тавьсан фаундейшн гүшнийг маань ингээд бүр ингээд барзаалгаад ингээд хооронд бөөгнөрүүлээд энэ тийм нэг амар бөөгнөрүүлээд байдаг байхгүй юу? Суураа ерөөсө хөдлөгдөггүй. Тэр бол маш чухал одоо зүйл. Павдернд бол хамгийн чухал зүйл нь тэр доор тавьсан суур фаундейшн кремүүдээ ерөөсө хөдлөхгүй байх хэрэгтэй. Жохон юм цайвар өнгөтэй байгаа шүү дээ, тийм учраас ингээд илүү бодлыг маань гоё ингээд жохон гэрэлтүүлээд цайвар болгоод өгдөг. Тэгэхээр жохон ингээд илүү бараан суур тавьж байгаа ч гэдэм үү те, яг энэ павдернасаа тавьчих юм бол илүү гоё гэр шиг гоё гэрэлтүүлээд өгөх. Дөрөв дахь миний топ бүтээгдэхүүн болвол мэдээч сүдэр байгаа. Сүдэрний хувьд гэх юм бол би Etude House-ийн цагийн сүдрийг хэлнэ. За тийм мэдээч эндээс нь шууд харагдчихээн те намайг энэ жилийн туршид хэр их хэрэгэлсэн бэ гэдэг нь бол шууд харагдаж байгаа. Зарим одоо нөгөө нэг сүдэрнүүд маань өргөсөн эсгүүрээ нэг тийм цонхортуулах гэдэг. Тэгээд энэ сүдэр болохоор ерөөсөө тэгдэггүй. Хитрхийн амар тийм дулаан тоонтой бас биш. Гэтээ хитрхийн амар бас бүр амар кул тоонтой ч бас биш. Шорон өнгөтэй бүр ингээд сүүлийн үеийн зарим сүдрүүд бүр хитрхийн амар юм шорондоо байгаад ингээд жоох юм халтар харагдуулах гэдэг. Дулаан болон хүүтэн хоёрын дундах учраас ерөөсөө тэгж халтар харагдуулдаггүй. Ийм сүдэр байна. Ингээл зөндөө олон сүдэрнүүд байгаа. Шууд харагдаж байгаа. Би шууд тайлбарлах шаардлага байх. Зүгээр ингээд за хамгийн шилдэг нэтүүд юм байна гэдэг. Та нар хайлайтер байгаа. Хайлайтерын хувьд юм бол өмнө нь шилжсэн дараа нь ер нь та нар мэдчихэж байгаа бах та тий. Etude House-ны Romandin хайлайтер байгаа. Нарийн жижиг ширхэгтэй. Тэгээ тийм айгүй чигжсэн гэх юм уу? Нарийн жижиг ширхэгтэй л гэж ер нь бол хэлэхэд гэж тодорхойлох юм байна. Тэгжээж илүү гоё юм байглаасаа яг арсман цанцыг гоё гэлцэж байгаа юм шиг харагдуулж өгдөг. Хөвчлэн хамрын үзэр бол хамар хэсэг дээрээ энээс хайлайтераа тавьдаг. Нүдний уртлын хайлайтер гэх юм бол би яг энэ Judy Doll дотор байгаа. Яг энэ хайлайтерыг нь болохоор хэлэн бүр маш гоё гэлэлцдэг. Judy Doll-ын сүдэр ч гэсэн надад аюу таалагдчих байгаа. Би ерөөсөө нэг амар гэрэл ашигладаг л дээ. Гэтэ аюу сүүлийн үед хамар хэсгээр аюу гэрэл ашиглаад та тэр нь юу толботой гэхээр яг энэ Judy Doll-ын яг энэ гэрлийг бас аюу ашигладаг. Аюу гоё харагдуулдаг. Тэгээд энэ хайлайтер нь болохоор маш гоё. Та нарт яаж харуулах вэ? Юу харуулах вэ? Бас айгүй гоё нэрэн шигтэй харагдуулдаг. Яг хамгийн гол нь нүдний урт цэцэг дээр тавихад илүү гоё санагддаг. Яг энэ хайлайтерыг. Тэгээд Doll-ийн хайлайтерыг уртл дээр тавьсан байгаа. Айгүй гоё цэвэр харагдаж байгаа. Шилдэг гэсэн нүдний танаа бүгдээрээ шалгаруулцгаая. За энэ жилийн шилдэг нүдний тань болвол цараа ширхгийг ерөөсөө сонгож чадахгүй байгаа. Яг тэгэхээр би нөгөө нэг жилийн туршид ингэ бодоод үзэнгүүт яг нэг тэнэ бүр байнга ерөөсөө хэрэглээг байгаа байхгүй юу? Яг нөгөө өвлийн улиралд арай нэг тэрийг нь хэрэглээд, зуны улиралд арай өөр хэрэглээд, за хорийн улиралд арай өөр хэрэглээж гэдэг юм уу? Яг юм жоо орчин цагтаа цаг агаартай ер нь бол тааруулаад айгүйх буддаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгэнгүүт ингээд жишээлбэл би зуны улиралд энийг илүү хэрэгэлсэн. Daisy-ийн яг ийм зуны өнгөтэй тэнэгээд байгаас илүү гоё ягаа магаан тий цэнхэр ногоо могоо гэхчлэн айгу янз янзын гоё өнгөтэй 100 бодоход айгу төхөөрөмжтэй ийм өнгөний тэнийг болохоор хэрэгэлсэн байгаа даа. За тэгэнгүүт хавар намар болохоор би яг энэ юуны Периперагийн яг ийм жоох юм ягаан дуу гэхдээ арай тийм 100-ны биш 100-ыг бодоход арай тодгаад ийм мөнгөний тэнийг болохоор хэрэгэлсэн байгаа даа. За тэгэнгүүт өвлийн үйлдэл болоод ирэнгүүт арай жоохон ийм бараан ягаан ч гэдэм үү те. Гэтэ ер нь бол хөвчлэн жоохон ягаан суурьтай будагнуудыг болохоор хэрэгэлж байгаа. Тэгээд дээрэс нь сүүлийн үед гэх юм бол бас яг энийг хэрэглээд байгаа. Арай ийм өвлийн үйлдэл хичэнгүү шүүд ийм бараан болоод ирж байгаа зүнгүүнд
Тэгээд бол яг энэ тэнүүдийг илүү хөвчлэн хэрэгэлсэн байгаа. Гэтэ мэдээч яг улирлаасаа цаг агаараас хамаарат ихэд бол өнгөө өөрчлөлт явдаг. За тэгээд энэ болохоор Wake Me-гийн бодсон байгаа. Та нарт харуулах юм бол нэг тийм гоё ягаанд гарагдаж байгаа. Гэтэ нэг тийм гоё бараан цаанаа нэг тийм жоохон сууртай тийм ягаан бараан өнгөтэй харагдаж байгаа. Daisy-гийн дотроо юм бүрхэн олон өнгөтэй. Бүрхэн мод амар олон өнгөний саа будуунуудыг агуулсан болохоор аюу гоё ийм томоор нь авч явах шаардлагагүй жижигнэн гэж хэлж болно. Хэлцэн бол аюу гоё яадаг. Саанууд нь амар гоё гэлэлцдэг. Одоо бараг заримдаа яг энэ өвлийн үлрэлт мөлрэлт ч гэсэн энэ саануудаас нь бас түрхдэг. Хаан түрх вэ? Окей. Бодлтын хувьд амар тийм саанд туртай хүн юм шиг үлээ. Тэгээд паудер нь хүртэл саатай очингууд амар таалагдал тий. Нүдний тэнүүднээс амар гоё саатай хараад амар гоё таалагддаг. Тэгээ бас хамгийн гол нугасаа нүдний будагнууд дотроосоо би будгаа сонгохдоо доторх саана ямар саа вэ гэдэг амар чухалчилж хардаг. Энэ жилийн миний хэрэглэсэн контурнууд дундаас хамгийн шилдэг гэсэн контурыг бүгд одоо шалгаруулцгаая. Энэ бол би Judy Doll гэж хэлнэ. Миний Judy Doll дуусаад хайцсан. Дууссан учраас хайцсан. Тэгээд одоо байхгүй нь гэхдээ та нарт ингээ харуулчих. Тэг ингээ зургаар харуулчих. Энэ бол Judy Doll-ийн контур байсан. За яагаад вэ гэсэн чинь би амьдралдаа ер нь бүр тийм нарийнхан контур ерөөсөө хэрэглэж үзэж байгаагүй заяа. Одоо ингээл буцаад өөр контурыг хэрэглэхээр бүр энэ амар бүдүү санагддаг. Тэгээд Judy Doll-ийн үзүүр нь бол маш нарийнхан. Тэгээд тийм учраас айгүй гоё нүрээ цэвэрхэн буддаг, айгүй гоё нүднийхээ бодолтыг цэвэрхэн одоо харагдуулмаар байгаа хүмүүс маань Judy Doll-ийн контурыг аваад хэрэглүүл илүү гоё харагдана. Тэгээд бор өнгөийг нь болохоор хэрэглэжсэн. Тэгээд дээрэс нь айгүй худдсан мэлээ. Зарим контурнууд айгүй худлаа байдаг заяа. Ингээд эхлээл эхний нэг ганц 2 өдөр айгүй сайн тод гарч чагаад тэгээд 3 дахь 4 дахь өдрөөс нь баг ингээд байхгүй алга болчдөг. Ерөөсөө ингээд гарахгүй алга болчдөг. Тэнгүүд Judy Doll-ыг бол маш удаан хэрэгэлсэн. Ганц гимн болохоор айгу баагаад идэм. Баагаад гэхвэлүү. Яа нэгдүүлээ. Ингээд дотор шингэн ингээд нааш тусаж гарч ирээд идгийг гэдүүлээ. Баан л гэдэгтэй үзэг баан гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг Judy Doll-ийн контур жоохон баагаад идэм мэлээ. Тийм болохоор тэр нь жоохон тийм хүн байсан. Бусдаар бол айгүй сайн тод гардаг, маш гоё нарийнхан. Тэгээд тэрний дараа болохоор Judy Doll-ийн одоо контур авна да. Хичээндэ гэдэг шиг авна. Тэгээд байхгүй хаагуур нь болохоор бас маш гоё контур болсон. Энэ болохоор Misha-гийн контур байгаа. Тэгээд Judy Doll бол юм нарийнхан бор өнгөтэйг аяг ашиглажсэн зуны улиралд харин намар жоохон ингээ үл халаад ирсэн чинь хар өнгийн контур илүү нөгөө ашиглахад илүү тохиромжтой болоод ирж байгаа шүү дээ. Яаж үз ингээд өнгө бодолттой ингээ зохицуулах юм бол тэгээд хар контур авсан чинь болохоор Misha-гийн контур бүр маш гоё гарч байгаа. Ерөөсөө нөгөө бас хөлхний контурууд шиг биш айгуу гоё гарч байгаа хിവэрээ тэг айгуу хург удаж чинь гарсан айгуу гоё тод. Тэгээд ингээд зураад ингээд ингэж зурангууд чинь ингээд зарим нь ингээд жоохон дураар ингээд тасалдаж жоохон ингээд айгу хэцээдэг штеп ингээд амар хүчээр ингээд даруулж гардаг. Тийм биш айгуу сайн өөрөөсөө сайн гардаг. Одоо контрабас тавьсан байгаа та нар харах юм бол айгу гоё тодоод. Ийм дараагийн бүтээгдэхүүн бол мэдээж сормосны бодог байгаа. Энэ жилийн хамгийн шилдэг байсан сормосны бодог амп дээр шалгаруулсан. Килёг бол ингээд бүр ингээд бичлэг хийж эхлэхээсээ л килёг ярддаг байсан. Тэгээд килё бол хамгийн бэст нь хിവэрэ байсаар байгаа. Тийм болохоор би одоо ингээд нийтдээ 4-5 жил хэрэглэж байгаа килёг. Удаад үзээрэй. Ерөөсөө арилахгүй зарим хүмүүс бүр надаас яаж арилгадаг юм бэ гэж асуудаг. Тийм болохоор ерөөсөө буухгүй бүр арилгах гэж зовдөг байна шүү дээ хүмүүс. 10 шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах гэж байгаа. Тэгээд тэрний 9-г нь болохоор мэдээж хацар өнгөлөгч. Миний бүр хамгийн одоо яг энэ 10 дотроос бүр хамгийн чухал 2 нь үлдсэн байна. Хацар өнгөлөгч болон уруулын будаг гэсийг энэ 2 үлдсэн байгаа юм байна. Энэ болохоор Daisy-гийн хацар өнгөлөгч байгаа. Ийм ягаан өнгөтэй. За би болохоор нөгөө cool tone илүү өвлийн өнгөтэй, өвлийн өнгөнүүд илүү цогтөг хүн байгаа. Бас аль болох нүд хацар уруулууд дээрэнд нь тийм жоохон ягаан суурьтай өнгөнүүдийг сонгох хичээдэг. Тийм бол энэ ягаан өнгийг сонгосон
Яагаад вэ гэсэн чинь айгүй нэг тийм гоё. Кул тонтой. Гэтэ бас нэг зарим ингээ өнгөнүүд чинь кул дэ бүр амар яг нөгөө жинхэнэ кул өнгөнүүд надад бас нэг тийм хитрхий жоохон яг юм түлцсэн юм шиг арьс марсыг нэг тийм нүрийг аюу нэг түлэгдсэн юм шиг харагдуулаад идэх байхгүй. Арай нэг тийм жоохон кул гэтээ бас арай warm биш яг тэр хоёрын дунд хүмүүнүүд нь надад яг өдөр тутамдаа аюу болоод идэг юм шиг санагддаг. Тэнгүүд яг энэ ягаан өнгө тэгээ сүүлд би бүр яг энэ ягаан өнгө болон Романдын ингээ холио төрхөнгүүд өдөр тутамдаа надад амар гоё болж исэн. Энэ best hostel гэж хэлж болно. Өнгөлөг шинээр авсан. Тэгээ энийг бол одоо хэрглэж үзег байгаа. Яг юм ягаан болон шар хоёрын дундх юм шиг санагдаад одоо заавал хольж төрөхгүйгээр яг дангаар нь төрөхье гэж бодоод энэ өнгө явсан маа. Тэгээд энийг төрхөж үзээд бас та нарт гоё сэтгэлээ хэлнэ за. Нүдний тэм ч юм уу хазар өнгөлөгч ингээд олыг харуулахгүйгээр би яг нэгнийг харуулъя гэж бүр амар хичээж байгаа. Тийм болохоор энэ бол надад бол хамгийн гоё гэж бод суруулах гэдэг манайгаа 10 дахь шилдэг бүтээгдэхүүн болох хуруулын бодог бүгдээр тодруулцгаая. За энэ болохоор ийм хуруулын бодог ба. Figure branding gloss. Ягаад гоё шилдэг гэсэн бэ гэхээр нэгдүгürt амар гоё өнөртэй. Бүр яг чихэр шиг өнөртэй. Амар гоё өнөртэй заяа. Хоёрдугаарт гэх юм бол маш бүр надад байгаа глосснууд дотроос хамгийн гоё гялалцдаг нь. Гэхдээ өнгөтэй мөртлөө хамгийн гоё гялалцдаг заяа. Одоо нарт бодож харуулъя. Яг шил той шиг гялалцуулдаг. Гэхдээ тэгсэн мөртлөө өнгөтэй. Хартаа. Ямар л хартаа. Өөр гоё өнгөнүүдийг наммаар байгаа боловч дааж Монголд байхгүй байгаа байсан. Энийг би яг өөрөө нэг Солонгосоос захиулж авчихсан байхгүй. Тэгээд энэ өөрөө угаасаа нөгөө 30% хит байдаг үлээ нэг юм 2 анцын хувьтай яг гялалзах хэмжээ юу нь бол нэг тийм жоохон glossy байдал нь яг тийм 2 анцын хувьтай байдаг. Энэ болохоор 30% юм байна. 0.5 номерын өнгө юм байна. Тэгээд энэ өнгө тэгээд яг энэ өнгөний гялалзах чадвар бол бүр би яг энийг анх аваад яг анх төрхөж үзээл бүр вау гэжсэн. Яг тэр бичлэг маань бас яг YouTube дээр байгаа топ гэсэн 10 бүтээгдэхүүнийг танарт хуваалцлаа. Аль болох энэ жил бүр хамгийн хэрэгэлсэн 10 бүтээгдэхүүн гэж бас хэлж болно. Тэгэх 10 бүтээгдэхүүн таалагдана гэж найдаж байна. Миний харуулсан яг энэ бүтээгдэхүүнүүдийг авах уу байх уу гэж бодож байгаа үе дээрээ байгаа бол үзээд сонголтоо ихт нэг гоё тус болсон гэж найдаж байна. За шинэ оны минь тэгээ бүгдээрээ бичлэгээр уулзцгаая. Баяртай.